Таны тархи эрүүл үү? Хүмүүсээс цаашдаа эрүүл мэндэд хамгийн их санаа зовж буй зүйл юу вэ гэж асуухад зөнөх өвчин ба мартах өвчин гэж хариулжээ. Америкт мартах өвчтэй хүмүүсийн тоо 5,300,000-д хүрээд байна гэсэн тооцоо гарчээ. Зөнөх болон мартах өвчин нь одоогийн анагаах ухааны түвшинд эмчлэх арга байхгүй байгаа бөгөөд ердөө хурдыг нь сааруулах талаас нь л урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч чадаж байгаа билээ. 100 наслах 90 үед хүрээд буй өнөө үед дор хаяж 80 нас хүртлээр идэвхтэй амьдарч толгоогоо ажилуулах хэрэгтэй орчин үеийн хүмүүст ой санамж модох нь үхлийн өвчнөдтэй адил сонсогдох бөгөөд зөнөх ба мартах өвчин бидэнд маш их санаа зовнил асуудлыг учруулж байна. Бидэнд түүнийг анагаах арга хэмжээ хэрэгтэй байна. Тэгээд бас маш хурдан. Дэлхийд алдартай мэдрэлийн эмч хоол хүнсний мэрэгжилтэн Лиса Москоны зөнөх ба мартах өвчнөдтэй холбоотой судалгаа шинжилгээ хийсээр ирсэн бөгөөд нэр хүндтэй эрдэмтэн юм аа. Одоо Нью-Йоркийн Вэйл Корнелл Медикал коллежид Америкт хамгийн анхны мартах өвчнөөс урьдчилан сэргийлэх клиникийг ажиллаж байгаа тэр нь аз болоход энэхүү аимшигт зөнөх ба мартах өвчин хоол хүнсний зуршилтай холбоотой болохыг олж илрүүлсэн байна. Өнөөдөр Лиса Москоны эрдэмтний судалсан зөнөх ба мартах өвчнийг хурцдахын зэрэгцээ ой санамж тань мэдхүйн чадвараа алдахад нөлөөлдөг огт идэж болохгүй 3 төрлийн зүйлийг танилцуулж байна. 1. Транс өөх тос их орсон хоол хүнс. Транс өөх тос нь хүний биед хичнээн муу болохыг сонсож үзсэн байхаа. Ихэнх эмч нар транс өөх тосыг хүнийг хэрэглэж болох өөх тосноос хамгийн муу гэж хэлж байна. Транс өөх тосыг үйлдвэрийн аргаар гаргаж авдаг. Ургамлын гаралтай шингэн тосыг үйлдвэрийн аргаар хатуу хэлбэрт оруулсан буюу ус төрөгчөөр баяжуулан тасгааны хэмт хайлахааргүй хатууруулснаар удаан хугацаагаар хадгалах амтыг нь сайжруулах боломжтой болжээ. Зохиомлоор гарган авсан транс өөх тос нь цусан дэх холестеролыг ихсгэж бие махбодын системийн өрсөлдөлийг дэмжиж түүний үр дүнд зүрх судасны өвчин ба цус харах аюулыг нэмэгдүүлдэг байна. Түүнээс улбалан зөнөлтийн эхлэл үүсгэж аюул ихсдэг. Дэлгүүрийн лангуунаас харж болох боловсруулсан бүтээгдэхүүнд транс өөх тос агуулгдсан байдаг. Хайрцаг сав, лааз, хуванцар, гялгар утаар боож багалсан байдаг печень, донат, чиз, хөлдөөсөн пицца зэрэг орно. Хэлбэртэй болон шахдаг гэд бүх төрлийн маргарин, заримх транс өөх тос их хэмжээгээр агуулгадаг бөгөөд кофений кремний ихэнх нь транс өөх тостой байдаг. Ялангуяа кино театрт кино үзсэнгээ юу ч бодолгүй дуртаяа авч иддэг попкорн, шарсан төмс, мөн гудамжинд зардаг шарсан хоол хүнс, шоколадтай печень, торт зэрэг нь транс өөх тосоор баялаг бүтээгдэхүүнүүд учраас болгоомжлох хэрэгтэй. Транс өөх тосоос зайлсхийхийн тулд бүтээгдэхүүнээ сонгохдоо гарцаагүй баглаа буудалд бичээстэй байгаа наривчилсан тайлбарыг сайн харж унших хэрэгтэй. Орц найрлагын хэсэг транс өөх тос 0 грамын бүтээгдэхүүн эсхийг нь шалгаж байгаад худалдан авах нь зүйтэй. Ямар ч тохиолдолд хичнээн болгоомжлсон ч боловсруулсан баглаа буудалтай хоол хүнсийг тогтмол идэж хэрэглэвэл тэр хэмжээгээр транс өөх тосыг биедээ шингээх магадлал өндөрсөж, эрүүл мэндэ муутгагч аюул нэмэгдэх бөгөөд ийм хоол хүнсийг аль болох хоолны ширээндээ тавихгүй байх нь сайн. 2. Хансан химийн бодисын холцтой өөх тос их орсон хоол хүнс. Химийн холцтой өөх тос нь тархины эрүүл мэндэд маш аюултай байдаг. Тархин төрснөөс хойш ер нь л хансан өөх тосны хэрэгцээг шаарддаггүй. Түүнчлэн хоол хүнсээр дамжуулан хансан өөх тосыг ихээр идвэл бие махбод өрөвсөж өвчлөх шалтгаан болж ялангуяа тархи руу чиглэж буй хүчилтөрөгчийн урсгалыг бууруулдаг. Хүний тархинд хүчилтөрөгчийн хэрэглээг хамгийн ихээр ховдоглон иддэг бөгөөд цусны урсгал жаахан л муудах юм бол тархины ажиллах чадвар яалтчгүй буурдаг байна. Мөн их хэмжээний хансан өөх тос нь зүрхний өвчин, чихрийн шижин өвчний эрсдлийг нэмэгдүүлж тэгснээр эцэст нь зөнөж мартах өвчний аюулыг түргэсдэг ажээ. Сүүлийн үед ихэнх хоол хүнсийн мэрэгжилтнүүд өдөрт идэх ёстой илчлэгээс хансан өөх тосоос авах илчлэгийг 5-6% доош байхаар зөвлөж байна. Жишээ нь өдөрт 2000 ккал авдаг хүн нь 120 ккалориос доош хансан өөх тосыг авах хэрэгтэй.
Энэ нь утсан гахаа махны яг 3 цэсмийг эцэнтэй тэнцэх хансан өөхний хэмжээ болно. Бие махбодоо эрүүл энх байлгахын тулд бага хэмжээний хансан өөх тос идэх хэрэгтэй. Тиймээс илүү эрүүл, чанар сайтай их сурвалжаас хансан өөх тосыг авахд анхаарлаа хандуулах нь зүйтэй бөгөөд тэгвэл чухам ямар мах сүм бүтээгдэхүүн аюулгүй юм болоо. Хоол хүнсийг хэрэглэхдээ үйлдвэрийн аргаар босруулсан үхрийн мах, гахай мах, бекон бус органик өндөг дахиа байгалийн өвсөөр хоолсон өөх багтай үхрийн махыг сонгох хэрэгтэй. Босруулж лаазалсан зүсмэл хям, холимог мах, махан бүтээгдэхүүн гэд эдгээр нь бүгд тархинд сайн бишээ. Сүм бүтээгдэхүүний хувьд тархшиг эсгсэн бүтээгдэхүүн хамгийн сайн юм. Гэхдээ түүхийн эд болох сүнд гарцаагүй органик байх хэрэгтэй. Органик эсгсэн сүм бүтээгдэхүүнд ханаагүй ба хансан өөх тосны харьцаа сайтаагаар зогсохгүй, амьд ашигтай бактери агуулгаддаг тул хоол боловсруулах систем болон дархлааны системд тусламж үзүүлдэг сайн талтай. Их хэмжээгээр үйлдвэрлэгддэг зайрмаг, ихэнх лазерс боловсруулсан бүтээгдэхүүн эрүүл мэндэд огтхонч тус болохгүйгээр барахгүй. Тархинд хортой гэгдэх хансан өөх тосыг их хэмжээгээр агуулдаг тул холхон байсан дээрээ. 3. Холестерол ихээр агуулсан хоол хүнс. Бидний ярьдаг холестерол нь цусан доторх холестеролыг хэлж буй юм а. Цусан дахь холестеролын хэмжээ нь бид хэр зэрэг холестеролын агуулга өндөртэй хоол хэрэглэхээс хамааран шийдэгдэнэ. Цусан дахь холестеролын хэмжээ өндөр бол зүрхэнд маш их дарамт өгдөг. Өөх тос ихтэй мах, боловсруулсан махан бүтээгдэхүүн, шарсан хайрсан хоол унд, бэлэн гомь зэрэг гурилаар хийсэн хоол хүнсээр шингээж авдаг холестерол нь зүрхний эрүүл мэндэд нөлөөлөж зогсохгүй, эцэст нь тархинд муугаар нөлөөлдөг байх нэ. Зүрх хамгийн өндөр түвшиндээ ажиллаж чадахгүй бол тархич бас сайн ажиллаж чадахгүй болж мартаж зөнөх, өвчний аюул хурдсах тул хэвийн хэмжээнд хадгалж байхын тулд хичээх хэрэгтэй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нэг өдөрт авч болох холестеролын хэмжээ 300 мг-аар тогтоосон байна. Нэг чухал зүйлийг хэлэхэд бидний биед холестеролыг зөөвөрлөх үүрэг гүйцэтгэгч липопротеин гэдэг бодис байдаг бөгөөд бага нягтралтай липопротеинийг LDL, өндөр нягтралтай липопротеинийг HDL гэдэг. Энэ дундаас LDL нь ихэнхдээ холестеролыг артерийн судасны дотор тал руу зөөж артерийн судасыг илүү зузааруулж зүрхний шигдээс тархины цус харвалт болон бусад ноцтой өвчний аюулд хүргэх магадлал өндөртэй байдаг байна. Тиймээс ялангуяа LDL-ийн хэмжээг бага байлгах хэрэгтэй бөгөөд LDL өндөртэй хүн жирийн хүнийхтэй харьцуулбал настай болохоро танин мэдхүйн чадвараа алдах болон хурдан зөнөх өвчний аюулд өртөх магадлал 3 дахин ихсдэг тул онцгой анхаарал хэрэгтэй. Өөх тос ихтэй мах, гахай мах, дахианы маханд их хэмжээний холестерол агуулгдсан байдаг бөгөөд LDL-ийн хэмжээг ихсгэх үйл ажиллагаа явагддаг бөгөөд эдгээр хоол хүнс нь хансан өөх тосоор баялаг байдаг учраас хол байх хэрэгтэй бас нэгэн шалтгаан болж байна. Өчигдөр, өнөөдөр, одоо энэ хоромжид бидний тархи бага багаар өөрчлөгдөж байна. Бид юу идэж байна вэ гэдгээс хамаарат ирээдүйд тархи маань өөрчлөгдөнө. Хүний нэр санаанд орохгүй байх. Ямар нэг юмаа хийсэн газраа олохгүй мартах нь хэний ч амьдрал тохиолдог зүйл бөгөөд гэхдээ үл тоогоод өнгөрөөж болохгүй. Зөвлөлт нь нэг л өдөр гинтхэн тархинд бий болдог зүйл биш ээ. Бид бодох хэрэгтэй. Насан туршдаа хамт байх өөрийн тархины төлөө юу идэх вэ? Ямар үйлдэл хийх вэ гэдгээ сайн бодож шийдвэрлэх үедээ ирээд байна. Орчуулан хүргэлээ. Анхаарал тавьсанд баярлалаа. Хэрэгтэй хүнд нь түгээгээрэй.